Яа ядаа. Яа. Ингэж Яа. тэгээ яасан. Баялаа. Тэр нь ингээл намхан хүмүүсийг ингээд ер нь ингэж өсөлдөг. Яа. За, юу яцхан guys энэ өдрийн мэндийг хүргэе ингээ Flexaгийн өдөрлөгтөө тавтаа морил. Энэ удаагийн өдөрлөг болохоор волейболын өдөрлөг байна. Тэгээд одоо волейбол дээр болохоор би чи юу мэддэг вүлээ? Доороос ер нь авч бас ер нь бол дэжгүй шүү. Дэжгүй л гэж бодож байна. Гэтэ бас манай багш ирээд надаа юу заах нь вэ? Багш гиснээс би яг ямар багш ирж байгааг сайн мэдэхгүй байна. Тэрийг бас нууц гисэн. Тэгтээ яа. Ингээ ороод ирэх юм. За сайн уу. Сайн байна уу? За сайн байна уу? За сайн байцгаана уу? 2018 оноос хойш үлвэл тоглож байгаа. Хэлцэн клубын тамирчин дэдлих тоглож байгаа. Тэгээд одоо Монгол Улсын шгшээ огт бэлтгэл хийж бэлтгэл сургуульд хангаж байгаа. Тэгээд тэгээ одоо ингээ 8 дахь жилдээ тоглож байгаа. Яагаад волейбол руу орохыг хүссэн? Би ингээл гадаа л амар тоглолт байсан. Гэрийнхаа гадаа. Тэгээд яг манай гэрийн гадаа ингээл хүүхдүүд ингээл зүгээр юм нарийнхан утас ингэж татж байгаа тоглолт байсан байхгүй. Тэгээд тэрнээс болоод яг ингээд за ер нь волейбол тогломоор юм байна. Тэгээ бас амар сони юм төмөсдөж тоглолт нь шүү дээ. За тий. Тэрэн дээр зүгээр хүчтэй зохиж сурахын тулд волейбол таах орж исэн. Бүр ингэ найзтайгаа паалцсан зах. Амар эрэгтэй хүмүүстэй амар тоглолт байсан байхгүй. Тэгээд тэдний ингэж жоо хүчтэй зохихын тулд тэгэж бодож ер нь бас волейбол таах орж исэн. Тэгээд тэрэндээ амар дурлаад одоо бол бүр мэржлийн тамирчин болцсон ч бүр нам зохино үстэй. Одоо төмөсдгөө байлсаа. Тэгтээ ер нь бол тэгээд хизээ нам зохих юм шүү дээ. За надад нам зохихлынхаа техникээ зааж өгөрөө. 8 жилийн техник. За тэгвэл хоёулаа бэлгэлтэй орох уу? За ямар ч зүйл хэлээ угаасаа хамгийн түрүүнд бие алаалт маш чухал болохоор тэгээд бие алаалтаас эхлэв. Газар эхлээд хөлнөөсөө эхэлнэ гэсэн үг. Зөөр ингээл хөлөө дээш нь доош нь ингээ хөдөлгөөд баг эзэн тасгал хийгээд байна. Ингээ ер нь бүх үе халаагаад. Хөл халааж байгаа юм уу? Тийм. 10-ын тоонд хийдэг байхгүй юу? 10 толол явчихдаг. Тэгээ яг өнөөдөр 5 толоо явчих. Одоо эндээсээ хөлөө ингээ хоёр тишээ. За энэ дүүний амар дуурсан байгаа. Йоо. Дүнгээ шууд ингээ саваад. Ингээд энэ ямар сонинд авах. Одоо ястаа болохгүй юм. өдөр болго хийсрээ тасцсан л юм. Надад нэр унт заагаад өгсөн. Тийм. Би нэг юм бичлэг үзсэн чинь нэг хүн ингээд нэг хүнээс уушлах байхдаа ингэж боо. Тийм. Нишитагийн нэмшлэг байсан тийм. Одоо шалнаас босох шүү үгүй юу? Байх уу ингэж байж байгаа. За байж. За одоо эндээс зүгээр ахилаа алаагаад улаа бол дүүс хатчих тэл. 3 4 5. За одоо нөгөө эндээс юм хоёроо. Яг дурдж байж. Тэр юм шиг Тийм халтай. халаатай. Одоо эндээс өвдөн дээр хөлөө тавиад ингэж байгаа шээсэн. Одоо эндээс ингээд зүгээр мөрөө гээд хойш. Ер нь эхлээд заавал бие халаалтаа сайн хийж тоглохгүй өвдөг амар хөрцөн байдаг хат нь үсээд огтон буунгат. Гэтэ одоогийн хүмүүс ер нь ингэж зөөлөж буухыг нэлээсээ сурах хэрэгтэй гэж санагддаг байхгүй юу? Тийм. Ингэж зоож буух нь өөрөө ингэж өвдөнд амар их хачаал өгдөг. Тэгээд тэр үедээ яг мэддэхгүй байх ч гэсэн нөгөө нэг цаашдаа ер нь нэлээ өвдөг болчихсон. Тэгээд дээрээс нөгөө хүмүүс ингэж нэг юу кино мөн дээр харж байхад яг ингэж биш ингэснээ өнхрөөд идэг нь учиртай юм. Тэг ерөнхий бол үсрээд буухтад дандаа ингэж зөөлөж ингэж буудаг байхгүй юу? Тэр бас өвдөгний халаалт амар хэрэгтэй, мөрний халаалт амар хэрэгтэй. Тэрнээс үлдээд дандаа нөө бэртлэгэмтэл үүсдэг болохоор одоо дахиад эндээс одоо нөө өвдөг рүү орчих واخгүй. Тэгэхээр эхлээд зүгээр ингээ хөнгөн ингээд үсрээ яваа гэсэн үг. Тэгэхээр зааж буухгүй болохоор ингээд хөнгөн ингээд судлаад ингээд доош ингээд судлаад
Тий. Ингээд тэг гараас голон гараас аваад ингээд голон гараас аваад Ой, нав корректэг үү? нэр голон гараас аваад ингээд чинь Ямар сүү. хөл мөн. Тэг эндээсээ. Голон барьж тэг голон барьж. За одоо ахилаа сунгана. Ахилаа. Энэ шүрмэс амар тий, ер нь нэлээ сайн халааж байгаа. Энэ Ахиллес шүрмэс ер нь тасалж махсарсан тамирчид айгүй олон байд юм билээ. Олон, амар олон байдаг. Чи бүр ингээд мэдгэдэггүй юм. Тий, зүгээр ингээл гинт байж байгаа л тасарчдаг. Өө? Тий. Зүгээр ингээ алхаж яхад л тасардаг гэсэн. Йоо. Харин тэр жоохон юм байсан. Юу амар би ялах үл чухал юм байна. Тий, тийм чухал. Дагна гэж. Тий, ахилийн шүрмэсээр ер нь ямар ч спорт байсан ер нь нэлээ халаад эхлэхгүй бол. Одоо ингээс хурд явахгүй юу? Гахтаалч. Ингээд байранда хурд явж байгаад урагшаа очоод тэндээ очоод цогцгүйгээр шууд буцаад хурдаа игээд буцаад ашиг үнэ. Ингээд шууд. Хурд. Та урагшаа ингээд хурд. Ааха. Одоо энэ дээр дахиж шууд тавтай. За ингээд ерөнхийдөө бөмбөггүй халаалт бассан. Окей. Тэгээ одоо ингээд бөмбөгтэй халаалт байгаа. Тэгээл нэг нэгийг харилцаад пас аваад. Бай. Одоо яг анхан шатнаас нь одоо яг заах ч болохоор тэгээ нөө суултнаас эхлээд гэж бодлоо. Хөлний байрлалаас амар чухал гэдэг байхгүй юу? Хөлнийхөө хоёр үлмийг ингээд яг үлмийгөө ингээд чигээр нь харуулад тэгээд нэг хөлөө ингээд баг зэрэгээ урд тавиад тэгээ эндээсээ ингээд сууд. Одоо эндээсээ хөлөө ингээд нэг хөл ингээд урд байвал нөгөө нэг урагшаага тэрнлүү нөгөө бөмбөг урд ирсэн бөмбөг байдаг шүү дээ. Тэрнлүү ер нь явахын тулд ингээд шууд нөгөө хөлнөөсөө ингээд халах байдлаар. Тэгэхгүй ингээд хоёр хөлөө зэрэг тавьчихаар ийшээ ингээд гатчаад байдаг байхгүй юу? За тэгэхээр одоо байрлалыг чинь цаад өгөх юм. Тийм. Би сумаа сууд юм аа. Тийм ээ. Тийм яг хараа. За одоо зүгээр аваад үзье. За. Дээш нь урч. За. Тэгээ гараараа зөгчөнгүүд ингэ чигээр явчихдаг байхгүй. За одоо эндээс ингэ үзэн байрлал аваад тэгээ эндээс суугаа басна. Нэг гоё явчлаа тий. Суугаад үгүй суултаас авчих. Зогсоод ингэ эхлээд суултнаас авчих. За ингэ суултаас. За. Тэгээд намайг шийдэнгүүт л. Яа та. Яа амар өвддөг юм байна. За дахиад ингэ. Яа. Тэгээ ясан дээр аваад байна тий. Яа хал хүний өмнө хайрахгүй бол чи бүр амар өвддөг юм биш. Яа. Энэ ясан дээр аваад бас нэлээ өвддөг байхгүй. Одоо та хэд өвдөхгүй юу? Үгүй шүү. Би чи энүүгээр аваад байгаа. Энүүгээр авах хэрэгтэй юм уу? Тийм шүү дээ. Яг ингэж л. Stop it. За надад ингэ яг үнцэн байрлалаараа суучих. Яс бүр амар гоё орлоо. Ер нь яг наац зэгтэр тавих. Тийм байна. Энд ихтэй хамаагүй. За дахиад нэг. Let's go. Багшийнхаа өнөөдөр заасан техникийг ашиглуулах гоё юм шиг санагдлаа. Ашиглуулах гэснээс угаасаа удахгүй ашиглах юм байд. 3-3-аараа бүгдээ бид нар ч айгүй гоё чаленж хийх гэж байгаа. За одоо тэр нь дээрээс авалт. Энд дээр ингээд гурвалжин үсгээд. Одоо яг ингэж үсгээд. Тэгээ яг духан дээрээсээ нэг гатганы зайтай ингэж бариад. Тэгээ эндээсээ ингэж. За. Одоо ингээд хороонуудаа нийлүүлчихэж байгаа биз. Тэгэхээр өндөг. Тий хороонуудаа ерөөс салгаад эндээсээ ингэ. Одоо нөгөө суулта түлхэлтэнээс энийгээ ер нь бол яг сонсогддөг юм байна. Тий. Яа. За болж. Let's go. За bye. Баярлалаа. Let's go. За одоо нөгөө товтлогооныхоо техник рүү. Гар ер нь ингэж дээрээс тохоо дээрээс байвал нөгөө бөмбөгөө өндрөөс барьж өгдөг байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө цээж эргүүлээд тохоо чин дээрээс тэгэхээр яг ийм байрлалтай. Энэ ингэ. Би ингэ сүултээ ингэ гахаа юу ээж дээ яг ямар спортоор хичээлэх гээд байгаа юм ямар спорт сураад байгаа юм гээд нэлээ тэнгэлдлээ гэж юм л та. За. Эхлээд эндээсээ саваад ингээд эндээс кист нь орж ирнэ гэсэн. За одоо эндээс ингээд саваад тэгээ суугаад суултнаас савбал илүү өндөр өсрөгдөх байхгүй. Игээ дунд нь ингээ миний бүр ингээ толгой бараг гацсан заяо. Игээд юу вэ чи нэг алхамд, хоёр алхамд, гурван алхамд байдаг ш би мэдгүй. Одоо болохоор дараагийн нэг хаалт. За манютын чаалт хийнч гэж юу вэ?
Тэг ер нь ингээл намхан хүмүүсийг ингээл ер нь ингэж За баярлалаа. Good job. Ер нь ингэж хэлдэг. Нөө хаалтыг суллах зорилгоор юм. За. Тэгээ за дэнэсээ зүгээр ингээл хийгээд үзчихгүй дөө. За. Тэсээ нэг алхаа шилтлээ, өсөрлөө. Нэг алхаа шилтээд өсөрлөө. Нэг алхаа. Аха. За одоо навалт. За. Let's go. Йоо амар. Йоо амар. Нэг хөлөө урдаа тавилаа. Аха. Эндээсээ арын үл явуулаа. Эндээсээ шидээд тэгээд гол нь цогцоод ингэж боох. Тэгээд ташаагаараа эргэж өгсөн. За зөв мөнгөгүй гэж үзчихгүй дөө. Зөвхөн мөнгөөр анх баг. Окей. Шидлээ. Тий, за ер нь л Шидлээ. тий. Тэгтээ ингэж явна шүү дээ. Тий, нөө гараа зөвлөл тэгээд Окей. эндээсээ Шидлээ. шидлээ. Аха. Шидлээ. Одоо эндээсээ нэг кистэй ингэж болохгүйгээр эндээсээ яг ингэж хишиг ингэж давал тотлоо ер нь жоохон арай өөр. Одоо эндээс ингэж барьсан байгаа нэг хөлөө урдаа тавьсан байгаа. Эндээсээ шидлээ. Ингээд Flexaгийн өдөр тутам байна. Тэгээд та хэдтэй бас unbox хийгээд үзүүлчихье. Antibacterial гэдэг байгаа шүү дээ. Яг нэг ширхгээр нь ч юм уу 4-5 ширхгээр нь бас цүнхэндээ аваад явхад илүү тухтай гэх юм уу. Нөгөө зарим нь болохоор ямар нэг юм гадаргуу цаас байхгүй учраас нөгөө дээдлэлт нь янзын юм болоод бүгдээрээ чинь бас нөгөө дотор хувцсандаа хийж байгаа учраас бас болгоомжтой ах хэрэгтэй. Тэгээд түүнийг нь харуулад ийм гадаргуу цаастай байгаа нь бол илүү их таалагдж байгаа. Тэр чигээрээ ер нь бол яг энэ савлгаа нэлээд юм жижигхэн дөрвөлжин болж байгаа учраас ер нь цүнхэндээ бол цүнхний хаанч багтчих ийм гоё хэмжээтэйгээр манай Flexagийнхан маань гаргаж ирж байгаа. энэ тав. За ер нь шидэлтгүүл юм Харин. байна. Тэгээ ер нь л ингээл давалт идэх юм болчихж байгаа. За. Гол нь зүгээр эндээсээ энийгээ бөмбө онол. За ойлголоо. Кистэ ингэж доошоо биш яг энүүгээр ингэж Тий. оруулах явах юм тий. За ойлголоо. Окей. За ингээд өнөөдрийн ер нь волейболын маань ингээд үндсэн техникүүд маань ер нь ингээд болчихж байгаа. Ууг нь волейбол гэдэг зүйлийг би мэддэг гэж бодсаахгүй юу. Тэгээ ер нь өнөөдөр ингээд дүгнээд ярихад нэлээд юм challenging complicated sport байна гэж хэлэх юм уу. Okay guys, ингээд Flexaгийн волейболын хөдөлгөөн маань энэ бүрээд өндөрлөж байна. Өнөөдөр бүр ингээд манайхаа тий Монгол улсын шишээ багийн тамирчинтай ингээд нэг удаагийн бэлтгэл хийж байгаадаа бас айгүй хүндэтгэлтэй санагдаж байна. Ирсэнд баярлалаа. Тэгээд ер нь бол хахан шатны техник бол маш чухал байдаг. Ер нь бол суур техник бол маш чухал байдаг. Тэгээд суураа зөв тавьсан хөлт бол цаашдаа тий ямар ч мэрэгжлийн тамирчны карьераа эхлэхэд бол бэлэн гэж үздэг болохоор ер нь бол суураа л бас сайн тавьсан байхад заавал нөө зөв техникт сурах хэрэгтэй шүү. Тэгээ сайн клуб тамрагдж байгаарэ гэж хэлмээр. Тэгээ бас нөө нэг сурцсан буруу техникийг засах амар хэцүүдэг. Тийм болохоор анханаас нь нөгөө нэг зөв сурчвал амар амар байдаг байхгүй юу? Нэмэлтээр бас та бүхэндээ хэлэхэд энэ өдрөлгийг зохиож байгаа манай Flexa маань шинээр маш гоё бүтээгдэхүүн охид бүсгүйчүүдтэй зориулан гаргаж ирсэн байгаа. Тэр нь миний ард байна. Нууцарга. Нууцсан байсан гэж. За ингээд Flexa маань охид бүсгүйчүүдтэй зориулаад ийм antibacterial өдөр тутам болон бактери устгагчтай өдөр болон шөнийн юм гоё хэрэглүүд гаргасан байгаа. Тэгээд бусад хэрэглүүдээс маш гоё давуу тал нь болохоор тэгээ яг ийм хөлс гарсан active өдрүүдэд хэрэг болох ийм гоё active бүтээгдэхүүнүүд байгаа. Одоо бид нар чинь нөгөө хөлс мэс гараад сарын тэмдэг ирсэн үеэр заримдаа нөгөө нэг тийм үнэр гарах бас тохиолдол илүү байгаад байдаг. Тэгээ түүнд зориулсан бактери устгагчтай гэдгээрээ илүү давуу талтай юм Flexa Монголын үйлдвэрлэл байгаа. Тэгээ Flexagийнхантаа баярлалаа.